Shogun, How I Met Your Mother, S-Line, Moving зэрэг суврлууд болон Hollywood, Аз, Монгол шилдэг кино суврлуудаа Sky Media-гийн бүх кино багцаа идэвхжүүлээд үзээрэй. Та Hollywood, Аз, Монгол, хүүхдийн караоке бүх кино багцуудаа SkyTel application, SkyTel цэгийн веб хуудас, цахим салбар сэс болон мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой. За сайн байна. Сайн байна та. За гурлаа танилцаад эхлэе. Намайг Наранбаатар гэдэг сэтгэл зүйч. Мэргэжлэр 10 гаруй жил ажиллаж байна. Тэгээ мэргэжлийн маань онцлог энд ирсэн үйлчлэгчдийнхээ нууцыг хадгална гэсэн тангарахтай. Тэгээ нэгэнт та маань цагаа гаргаад ирсэн учраас ямар нэгэн зүйл цаана хадгалахгүйгээр ичил санаа зовхгүйгээр бүгдийг гаргаарай гэж хүсэж байна. Тийм байна. За. Тэгээд та нөхрийгөө танилцуулаад харин та надаа эхнэрийгээ танилцуулаад тэгээ яриагаа эхлүүлээ. Сарна танаас эхлээд өгөө. Нөхрийгөө танилцуулаад. Чи эхэлж. За. Энэ хүнийг тулга гэдэг. Бид хоёр одоо гэрлээд 11 жил болж байна. Нэг хүүхэдтэй. Тэгээ менежер хийдэг. За энэ хүн бол ерөөсөн надад ямар ч хайр халамж байхгүй, сонсдгүй, мэдрэмжгүй, анхаардгүй, ойлгодгүй тийм юм байна. Оо. Яриагаа дуусгачих уу? За чи өөрөө бас хайр халамж гаргах тийм үү? За залуучуудаа наашаа анхаарлаа хандуулаарай. Бүгдөө дөрмөө тогтсож байна. Хин нэгний хараг тасцаж ярихгүй, давхартуулж ярихгүйгээр. За. Үйлчлүүлээрэй та. За тэгээд ер нь бол ярих юм бол зөндөө байгаа. Гэтэ
Жохон байж байгаа дээр. За баярлалаа. Тулгаа. Эхнэрээ танилцуулаарай та. Таны гэргийн нэр, нас, хаанаас нь ч эхэлж бол. За, таны битүүр хүлээж авах штэ. Чамайг юу гэж дуудвал ер нь дээр үү? Сэтгэл зүйчээ гэх үү, та гэх үү? Ер нь бол их цагийг хамтдаа өнгөрүүл нөөрөөхөө аль хэвтэйхэн бахаар дуудаж байна. Танаас салбарынхныг юм мэдэн штэ. Та нар ч үүслэгч нартайгаа явуулдаа таард юм шүү. Тулгаа. Энэ яг тантай ингэж ярьж байгаа шиг яг гэртээ надтай ингэж ярьдаг байхгүй юу? Би энд таны гэр бүлийн төлөө сууж байгаа. Тэгэхээр аль болохоор хамтарч ажиллахыг хичээгээрэй гэж хүсмээр байна. За бид хоёр таныг хүлээж байгаа. Өөрийнхөө гэргийг танилцуулаарай. За, эхнэрийг танилцуулахаас эхлэе дөхөө. Нэр, нас, хаанаас нь ч эхэлж болно дахиад хэлье. Заавал танилцуулах юм уу? Хэлэх байх. Сарна гэдэг. Надаас нэгээр дүү. Саяхан мэрэгжил дэвшлүүлээд гадагшаа яваад ирсэн. Тэгээд гэр мэрэгчлэрээ сураад ирэх бүх зардлыг нь бол би өөрөө за энэ талаар ерөөсөө яриад юм юм. Энэ сургууль сураад ирээд тэгээд ерөөс тэрнээс хойш би энээс илүү мэдлэг боловсралтай болчлоо гэж бодсон юм уу яасан. Тэрнээс хойш намайг дандаа дорд үздэг болсон. Хөөе. Гэхдээ тийм үстэй. Хинч тэгж Чи өөрөө надаас илүү боловсралтай болсон гэж бодоод байгаа юм шүү. Сарна. Бүгдөө дөрмөө зохиосон тийм ээ. Тулгааг дуусгаарай. За. Нэмэгцүүлээ. Яг тэ 11 жил болсон болгоод тэр юм уу? Савл level ярилчих гээд байна. За би ерөөс юм ярмаар. Одоо гол асуудал руу оръё. Энд ирсэн гол шалтгаан юу вэ? Ямар асуудал та хоёрт байсан юм бэ? Айгүй их шалтгаан байгаа байхгүй юу? Та 11 жил амьдралаа тий. Одоо байгаа бит хоёр бол өнгөрсөн байгаа бит хоёр ерөөсөө тэнгэр газар шиг өөр огтын танихгүй хүмүүс шиг. Ерөөсөө яг нэг байранд түрээс төлөөд хамтдаа ингэж сууж байгаа хоёр танихгүй хүн шиг. Ямар ч анхаарал халамж байхгүй, хайр байхгүй. Би бас эмэгтэй хүн шүү дээ тий. Гэтэл би ингэ найзуудынхаа нөхрүүдийг ингэ харж байгаа байхгүй юу? Айгүй гоё. Чи ийм харьцаатай авч би яаж чамаар хайр. Кинод ядаж ингэж ганц улаан сарнаа бариад гэртээ ороод ирдэг. Тэгтэл ингэ өнгөрсөн 7 хоногт миний төрс өдөр болж байгаа хүний өрмөнд ганц бэлүүш байхгүй. Тэгээ би нэг юм хүсээгүй шүү. Би амар үнтэй тийм тий. Хэлхийсэл ерөөсөө хүсээгүй байхгүй юу? Тэгэхээр ядаж манай найзуудын нөхрүүд нь гадаа гудамжинд явхад гараас нь бариад явчих. Ийм хийж чадахгүй. Чамаа ийм харьцаатай авч би яаж ийм сэтгэл гаргахаар ингэ хэрүүл болоод байгаа байхгүй юу? Нөхрийгөө бусдайлын нөхрүүдтэй битгий харьцуулаарай. Учир нь та бусдтай гэр бүл болов. Ер нь төгс гэрлэлт гэж хизээч байхгүй. Харин хангалттай сайхан гэрлэлт гэж байгаа. Харин тэр гэрлэлтийн төлөө би дуруу энд сууж байгаа. За, яриаг нь тасцсан бол уучлаарай. Үргэлжлүүлье. Би ингээ ажиллаад хараад ингээ ороод ирж байгаа. Би одоо тулгаа шиг ороод 6 цагт гэртээ ирэх ямар ч боломж байхгүй юу? Сая энэ үний хэлснээр би ингээ яриа. Миний хэлснийг хэлж байгаа юм. Би чамд хэлдэг үстэй. Битээ бусдаа намайг харьцуулаа гэж. Энэ хүн хүртэл анзаараад хэлж штэ. За, тийм байсан бол хоёлаа өнөөдөр ийм дээрээ тулцсан энэ дээрээ сууж ах уу? За, гуруулаа эн чинь хэлдэг гэж ирээгүй. Дандаа харьцуулаад хар чи надаас яаж сэтгэл гарах юм бэ?
Чи бодоод үзтээ. Үгүй тийм биз дээ. Хоёулаа нааш харж. За, хамтдаа нэг сайхан мөнцгөө амьсгаа аваад гаргачих хамтдаа. За ингэж хийж байна. За уучлаа. Аав. За минь хөө тавьчих. Аав зөв надад дахин хэлдэггүй за. За тавьчих. Минь хөө тэгчих болохгүй. Тэгээ угаасаа эмнэлгийн байгууллагуудад яг одоо бол гэртээ 6 цагт харна гэдэг чинь ямарч боломжгүй байхгүй. Тулгаад гэтэл өдөр болго офисын ажлаа тараад орой 6 цагт гэртээ ирж байгаа штеп. Хүүхдтэй ятарч нэг ганц аяга бантангийн нэгээд хичээлийг нь хийлгээ суулгах хийж болох байхгүй. Энд чи заавал эмэгтэй хүний те эмэгтэй хүн л хоол идэг, эмэгтэй хүн л хүүхд тардаг гэсэн тийм юм байх. Алттай биш үстэ өнөөдөр ямар 16 дугаар зуунд амьдарч байгаа штеп тийм үстэ. Тэгээ за би үргэлж намайг чи гэр орондоо санаачлаг гаргадаггүй, чи гэр орондоо үзэгдэж харагддаггүй гэдэг заяа. Гэтэл би тэнд хүний аим авраал явж байгаа байхгүй яг гэсэн нэрээ. Тэгээ би өөрөө энэ асуудлаа зохицуулах гээ ээжээс асууна. Хүүхдээ хараад өгөөч гэх. За тэгээ асууна. За тэгээд манай ээж хүрхийн амтан тийм өндөр настай хэрнээ хүүхдийг нь хараад өгж байгаа амар том тусаагаа байхгүй юу? Тэгтэл чин тэрийг ерөөсөө тэгж талархах сэтгэл бүр юу ч байхгүй. Хүний өрөөнд баярлаа ээжээгээ хэлчих чадахгүй. Ээж гараа явлаа надад өө танай ээж чинь хүүхд тэгсэнгүү гэл ингээл баахан бөөн гомдол. Одоо тэр нь одоо миний буруу ч юм уу те. Тэгээд сүүлдээ бүр миний чи битгий ингээ гараа хүрээ. Би ээж хүргэж өгдөг үсттэй. Хүүхэд харсны араас би хүргээд өгдөг үстэй. Энд чинь баярлалаа гэсэн үг биш юм уу? Тэгээд хүргэж өгөхгүй тэгээ яах юм? Алхаа явах юм уу? Үгүй чи баярлалаа гэж хэлж байгаа юм шүү. За хизээ баярлалаа гэж хэлсэн хэлж. Хизээ. За. Би таяг төр зөксөн гот. Хоёулаа миний нүдлөө орж байгаарай. 10 жил ханьсан, магадгүй зарим 20 жил ханьсан ч гэсэн харилцах арга барилаа олоогүй улмаас хин үнэн зөв зүйл ярьж байгаа боловч чи хэрүүл маргаанаар дуусах гэдэг. Тэгээ шалтгаан юу гэхээр биеийнхээ үнцэн хизээр бол хэрүүл болдог, хизээр бол ойлголцол болдог, яаж ярил ойлголцол болдог. Яаж ярил асуудал маргаан төрдөг гэдэг одоо хүртэл мэдээгүй зүгээр л хамт амьдарч байдаг. Харин одоо би та хоёроо энэ тестийг бүглэмж үзье. Тэр энэ тест та эхнэрийг та нөхрийг хэр сайн мэддэг вэ? Харилцах арга барилаа олсон уу үгүй гэдгийг танд зааж өг. Хаач. Сэтгэл хөдлөл дээрээ биш. Их сайхан бодож бичээрэй. Тулгаа. Надад нэг итгэж үзээрэй. Бичээрэй. Та хоёрын төсөөлөг үр дүн хүлээж авах хаа гэж би бол итгэж.
За. Бичээд дууссан бол одоо солилцсон. Солиод нэг уншаад үзээрэй. Одоо юу? Тэ одоо. Үгүй ч өөрх юм. Тесттэй хариу та хоёр яагаад зөрчил маргаан дунд ярилцах гэхээр яагаад хэрүүл болоод байгаа хэлээд энэ олоод харсан байх гэж би бол бүрэн итгэлтэй. Хараа. Харин ирчлээ шүү дээ. За. Нэ. Цагт болж байна. Хараа. Нэ сонсч. Сэрэлтэй. Сэрсэн биш дээр. Хараа нөгөө төслөө хоостой. Ямар төсөл? Тэр бүтсэн хараа, бүтсэн. Чууц юм уу? Үгүй. Хоёр хон татсан. Хөтлөөр аль нийл өндөртөж шээ. За тэр. Наад хурцаа тайлбар хурдан орондоо ороо. Хүү яасан? Унтчих. Тэгээд нэртэй чи ямар сони юм бэ? Харин үгүй. Хурдан хуцсан буцаас солиод хорондоо ороод унтаад амрал та. Ядрын штэ чи өглөө. Тэгээ босож чадахгүй байгаа эцтэй. За тэр яах. Хараа. Нөгөө нэг инхээгийн бэлгэлсэн. Нөгөө виски байгаа үстэй. Тэрийг уугаад баяраа хөнгөлөе. Чи одоо виски уун гэж байхгүй штэ. За тэр яах. Найзуудтайгаа чи тэмдэглэж ирчээд одоо эрүүлдэ тэмдэглэлтэй. За зүгээрээ суу. Сарна. Суутах. Нөгөө төрхөө. Гүг уухгүй одоо зүгээр усуу. На хоёул ярилцъя л та. Яа. Хоёул ярилцъя. Хараа 24 цаг ажиллаж байгаад ямар ч нойр авахгүй жижүүр дээр байж байгаад ирэхлээр яри сууй ууй гэдэг юм. Чи ямар сайн юм бэ? Сарна ээж хайцсан. Ээж хайс. Алхаал явахгүй да гэрлүгээ. Ээж явцсан. За арайч алхаж явах гэж. За ээжийг дараа хүргээд өрөндөө. Хөрөж хүн байхгүй гээл явчихлаа шүү. Нэг аль нөгөө юм гаргаад сууч. Бидний сайхан ярилцъя. За амьдралээ тийм биз. Болно. Үгүй үнтэй хуцаа тайлаад одоо эртгээ амар энэ шөнийн 3 цаг болж байгаа юм уу? Түлээ. Чи нэр яагаад надтай ярилцахгүй? Чи найз надтайгаа ингээл 24 цаг ажилласан ч гэсэн ярилцаж болоод байдаг үстэй. Хараа ерөөсөө ярихгүй гэж хэлээгүй штэ. Зүгээр одоо амар ядраад байна. Тэгэл маргааш өглөөл яриа хэлээ штэ. Хин ч ярихгүй бийг багт одоо унтаа. Сана. Амара. Сана.
Цай яглаа тавьчлаа. Гурлаа сайхан тайвшраад цай ууч. Тэгээ би таашд сарнаг асуусан учраас нэг үг хэлчихмээр. Хэрхэн ярилцах гэж. Та ярилцахад бэлэн болсон гэдэг таны эхнэр эсвэл таны нөхөр тантай ярилцахад бэлэн болсон гэсэн үг биш. Олон хүмүүс тэгж итгэдэг. Би ярилцахад бэлэн байгаа учраас энэ хүн ярилцахад бэлэн байгаа гэж тулгадаг. Энээс болж харилцан яриа хэрүүлэр дуусдаг. Битгий тулга зөв цагийг л олж ирээ сурч. Уг нь бол ингээ ойлголцох гээд хичээдэг байхгүй юу? Би. Тэгээ эртээ жишээлбэл түрүүчийн 7 хоногт ингээл машина бариа явж байхдаа хоёулах нь л машинд байгаа штэ. Тэгээ ингээ яг ярих гэхлээр уурлаад идэг байхгүй юу? Хоёрт хамгийн анх байсан шиг ерөөс тэр харамж байхгүй болчихжээ. Одоо тэгсэн чамаас ямар сэтгэлгүй өвдөг. Чиний амнаас гарч байгаа мөхч өөрчлөө үнэхээр сэтгэлгүй. Чи намайг харахаар хайрч дөрөв болцсон юм уу? За сагнаад юу яриад байгаа юм би чи. Чи намайг жолоо өрөө явж байгаа харахгүй. Би чамд юм ярьж штэ. Үгүй чи наадхан гэртээ очиж ярьж болдгоо юм уу? Би жолоо өрөө явж сарна. Гэртээ очиод юу ч ярьдгүй үстэй угаасаа. Яа сарна одоо бол. Тэгэхгүй. Тэр надад хайрг болцсон юм те. Чи тэр ер нь таараа байчих. Үгүй сарна чи болчооч те. Би жолоо өрөө явж байна. Би ингэж стресстэй байж байгаа янз бүрийн болчвол яах юм? А? Чи хариуцлагыг хүлээх юм уу? Чи намайг зүгээр нэг зогссон үед ярьж болохгүй юм уу? Ингээл над руу арилдаг болсон байгаа. Чи тэнэг юм уу хаашаа? Би энэ жолоо өрөө явж байна. Би жолоо өрж ийн гэж чамд хэд хэлэх юм бэ? Битээ намайг стресстүүлээд байл та. Тэгээс үлдээ ууралж ийсэн намайг нов шиг дуудаж байгаа байхгүй юу? Хайртай үнэ. Тэр чин ямар ч ойлголцох боломж үнэхээр байхгүй байгаа зү. Тэгэхээр одоо энэ хүнд одоо харилцааны ямар зөвлөгөө өгдгийг та Бүс сарна. Чи одоо энэ хүнд намайг ховлох гэж ирсэн юм уу? Аль эсвэл зөвлөгөө авах гэж ирсэн юм уу? Ерөөсөө ховлохгүй. Энэ чинь зөвлөгөө муу юм уу? Асуудлаа яриад яг яаж шийдэх вэ? Чи ховлоод л шүү дээ. Хэлж штэ. За, залуучууд та дөрмөө сонцгоо. Над руу анхаарал хандуулж чамраа. Би таараас нэг асуулт асуумаар санагдлаа. Зохицол гэж юу юм? Зохицсон осууд гэж ямар хосыг хэлдэг? Ижил өнгөн дуртай, ижил зүйлс дуртай, ижил хоолнд дуртай болохоор зохицсон осууд болоод хэрэлддэг, муудалцдаг. Магадгүй заримдаа үзэн яддаг болохоор зохицоогүй осууд болчдөг гэж байна. Ер нь зохицол гэдэг тэр зүйл бол хайрлахаас өмнө харсан нөхцөл байдал биш. Харин та хоёрын хамтдаа өнгөрөөсөн тэр хайрын түүх чинь зохицлыг бий болгодог. Энэ 7 хоног би та хоёрт нэг гэрийн даалгаврыг өгмөөрэй. Тэгээ тэр ямар гэрийн даалгавар гэхээр өнөөдрийн тесттэй хамааралтай. Өөрийн гэсэн арга барилыг олоод аваарай. Би тулгаатай, би сарнаатай. Ингэж ярил ойлголцож болдог, ингэж ярил хэрүүл болоод байдаг юм байна. Тулгаагийн идэвхтэй цаг нь тэр идэвхгүй цаг нь тийм. Сарнаад би өөрийгөө ингэж илэрхийлвэл ойлголцол болдог, ингэж илэрхийлвэл хэрүүл болоод байдаг юм байна. Гэдгээ олоод харчих юм бол та хоёрын гэр бүлд байгаа хэрүүл маргаан байхгүй болно гэж би хэлээгүй. Харин цөөрөх боломжтой. Би энийгээ ялах нь чухал юм уу? Харин асуудлаа ялаад хамтдаа аз жаргалтай амьдрах уу? Үгүй юу гэдэг.
гэрийн даалгавраа хэр хэрэгжүүлэхээс чинь хамаарна. Тийм үү? Хичээрсэн. Нүдэ цэвэрлж чадаагүй татаг унтаж унтсан биш үү? Чи хоол унт хийчихгүй. Харин эцэнгүү орой ирээд. Чи арай надад энийг халааж өгнө гэж утсан юм биш үү? Чи өчигдрөө орш дээрээ. Тэгээ наадхаа угаа цэвэрлэлтэй наач бүр хатцсан байгаа юм. Чи харддгүй мүү наадхаа? Эцэнгүү. Гэртото мах гурил будаа идэр байгаа юм. Хоол ичгээд яадаг юм. Чи тэг өөрөө игээл идэж чи. За болоо шүү дээ. Би одоо шөнийн 1-2-д орж ирчээ. Ядарч орж ирчээ тэгээ хоол игээ сууж байгаа юм. Би тэгвэл 8-9 гэж орж ирчээд хүүхдээ чи хичээлийг хийлгэж байгаа унтуулж аваад унтцсан байна. Гү чи тэгээ надаас төрүүлж ирсэн юм чи нэг хүүхдийнхээ хичээлийн хажуугаар надад нэг хоол зориулаа хоол хийж болдгүй юм. Хүүхдээ хичээл хийх чинь тийм амархан биш шүү дээ. Тэгвэл чи хийлгэж юм уу тэгвэл хоол хийж хийгээ тавьчих болно шүү дээ. Гү чи гэр орон морно харал та. Үнэ арчаагүй хүүхэн юм а чи. Гү чи тэгвэл өөрөө цэвэрлэлтэй. Чи тэр үүдэнд байгаа хогоо хардаа. Тэр хэд хонж байгаа юм. Орж ирэнгүүт нүл өмхийн өнөрч штэ. Хогоо гэж одоо миний хог юм уу? Чи чиглэхсээ хог тарьдаг үсттэй. Тэгвэл тэгэл гаргаад хаяалтаа өгсөндөө тэгээд орой орж ирчээд хүн инглээ тэглээ гэдэг дээ. Тархат. Чамаг бит. Чи сарна аавгүй өссөн учраас эр хүнийг яаж хайрлах хүндлэхийг өстө мэдэхгүй юм а тий. Чи яаж ингэж хэлж чадчихна вэ?
Хөөе тулгаа. Чи тэр хүнд яах? Уурлах уу, гомдох уу? Юу гэж юм гэхлээр чи эмэгтэй хүн байж иж гэд дандаа яриагаа эхэлдэг. Яагаад өнөөдөр би яг тулгаа шиг ажил хийж мөнгө олж гэр бүлийнхээ санхүү зэчгэлээ гэсэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа штэ. Тулгаа энэ гэрийн санхүүг 100% авчивч чадахгүй байхгүй юу? Яаж ч аавыг оройтсан ингээд хоолыг халуунаар нь хадгалаад тэгээ өөрөө ядардаг байсан ч гэсэн ингээд босоод хоолыг халааж өгөл аавыг амраадаг байсан. Хэрвээ үнэхээр өрхийнхөө санхүүг хоёр талаас нь ижилхэн ажиллаад олж байгаа бол би ч хэлэхсэн амармаар. Хоол ундыг бэлдээл тэгэл хүүхдүүдтэй хоол ундыг хийгээл ингээл ээж мэн ингээл сайхан баяр баясгалтай ийм сайхан гэр бүлд би өссөн. Би яг л тийм л ээжийг тийм л гэрийн эзэгтэйг хардаг байсан. Гэхдээ би ийм л ээж хүнийг их хүнийг хань хүнийг харж өссөн байхгүй юу? Тэгэхээр би сарнаагаас яг л тийм хүнийг одоо тийм хүнийг л хүсэх нь зүв бидтэй. Тэгээ эмч хүний ажил гэдэг чинь цаг наргүй байгаа. Тэгээ би одоо ингээд яг цаг харж байхад орой 9 гэж юу н хөвчлээ ингээд гэртээ орж байгаа байхгүй 7 хоногийн бүхэл бүтэн 4 өдөр нь заримдаа за бараг 5 өдөр нь 9 бараг зарим тохиол 10 гэж орно. Тэгэнгүүтлээ бит хоёрт тулгай төрт яг хоногийн 24 цаг яг ижилхэн байгаа штэ. Мань хүн 6 цагт ажиллаад харж байгаа тий. Тэгтэл гэртээ айгүй тэнийг юм ярьж байгаа байхгүй юу гэж ярьж ийн гэхэлэр ажлынх нь хамт ажилтдаг хүн нь эхнэр нь хоол авчирч өгсөн гинэ. Тэгээ тулгаад амар ичмээр санагдсан юм байхаа. Дээр ингээл манай ажлынхан жоох ууж идэл тэгэл манад ирэхгүй. Тэгэл би ч одоо бас дотор ингээл санаа зовж байгаа шүү дээ. За нөгөө ч одоо бах байдаг хിവэрэ байж ах болов гэл. Тэгсэн чинь харин ороод исэн чи овоо хоол унд хийгээл цай цуу чанчгсан ингээл байж байгаа байхгүй. Тэгэл би баярлаа л үйжсэн чи. Цаадах чи ингээл хоолныхоо дээжийг аяглаад цочтой өгч байгаа байхгүй. Fuck. Надад ямар хэцүү байсан гэж. Гү ямар ч ирэх хүн тэр нь уур хүрнэ үсттэй. Тэгсэн чи манай нөгөө ажлынхан бүр сандраад гү энэ чинь одоо нөхөртөө өгнө үсттэй гэл. Бүр амар тийм сонин юмнууд амар ярьдаг байхгүй юу ер нь. Санаа ерөөсөө яг үнэндээ ингээл те. Ир нөхрөө хүндлэх, ханаа хүндлэх ямар ч тийм ойлголт байхгүй. Тэгээ тулгаа намайг аавгүй гэж их голдог байхгүй. Гэхдээ ер нь тэгээд халамжгүй им хайр үзүүлэх одоо хайрыг мэдрүүлэх ямар ч ойлголтгүй. Гэхдээ ийм хүнээс ч одоо ямар ч хэрэг хүн залах нь үсттэй. Надад бүр яг тэгж хэлж ирсэн. Чи аавгүй өссөн болохоор эр хүнийг яаж хайрлаж халамжлахыг мэдэхгүй л дээ гэж би бүр яг миний нүдний өөдөөс хараад хэлж ирсэн байхгүй. Тэр чинь бас миний буруу биш шүү дээ тийм биз дээ. Би аавгүй болъё гэж би сонгоогүй шүү дээ. Хүн ер нь төрсөн эцэг гэхээ сонгож төрн би энэ айлд төрий тэр ээжийн хүүхэд болъё гэж төрдгөө үсттэй. Гэхдээ би яг үндэ сарнаагаас тийм амар тийм хэцүү юм хүсэж байгаа юм уу? Би бол үгүй гэж бодож байна. Тэгсэн хэрнээ манай ээж аавгүй ч хэлэхсэн намайг ерөөсөө юугаар ч дутаагаагүй бүх юм надад зориулж өсгсөн хайр халамж те. Нэг тэгж одоо юу гэдэг чи би тулгаан мулгаа шиг хүмүүсийн үгэнд ороод тэгж дээрлэхүүлээд байхаар тийм бас амьдралтай биш байхгүй юу? Одоо ямар ч ирэх хүн, ямар ч Монгол ирэх хүн ханаасаа ийм л юм хүсдэг байх гэж бодож байна. Юм болохоор надтай барьцаад л одоо би исэн юм чи одоо чиний хэлж гээл. Гэтэ надад юу гэж санагдаг гэхээр би аавтай, би ээжтэй. А чи аавгүй. Тийм болохоор чи эрэгтэй хүнийг яаж хайрлаж халамжлахыг мэдгүй байна. Яг үндэ би бол зүгээр сарнаагаас тий чи нэг сайхан тий гэр орондоо байгаа хань ижилдээ үр хүүхдүүдтэй тий
сайхан хоол унд хийж өгөөд тэгээ бүгдээрээ нэг гэртээ нэг сайхан сууя. Би ийм л энгийн л зүйл хүсдэг. Надад хизээч бит хоёр нэг баг шиг санагдахгүй байгаа байхгүй. Ингэж хэлэхэд. Би юу гэж хэлүүлэхийг хүсэж ийн гэхлээр хэрвээ тулгаа ямар нэг юм хүсэж байгаа юм бол тэрнийг надад хэлэх ёстой ш. Тэ? Түүнээс чи эмэгтэй хүн болохоор ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг чинь утгагүй байхгүй. Тэгээд дээрэс нь хүний эцэг их рүү орно гэдэг өөрөө амар өвтөгдөг байхгүй. Тэгээ энийг юу гэж зүтгэдэг гэж гадаад гэр бүл хизээч юм байдгүй маа. Гадаадд намайг боловсрол эзэмшиж хахад хизээч ингэдэггүй маа. Гэхдээ нэг л их гадаад хүмүүсийг ярьсан. Гэхдээ би чи Монгол ирэх хүн юм байгаа сте. Гэхдээ бид нар чи Монгол гэр бүл юм байгаа үстэй. Тэгээд өнгө саяхан тэр үгийг бас дахин надад хэлсэн. За намайг хүчлээрэй. Үжил бодлын зөрчлөөс болж та ярт хөссөн үсээгүй маш их зөрчил гар. Та ярийн төрж өссөн орчин өөр, ээж аваа өгсөн хүмүүжил өөр, туулсан амьдралаас болж ертөнцийг үзэх үзэл өөр. Яагаад эндээс асуудал гардгийг одоо тайлбарлая. Сарна өөрийнхөө үзэж туулсан тэр орчин тулгаад таныг бүрэлдүүлэхийг шаардаж байгаа. Харин тулгаа мөн адил сарнагаас гэхдээ энэ боломжгүй. За би бүр ингээнэ тайлбарлах оролтой. Хартаа. Намайг тайл. Намайг чихрээр тайл. Тавхан чихэр байхгүй учраас намайг дайлж чадахгүй. Одоо та хоёрын хийгээд байгаа зүйл яг энэ. Хоёр биендээ байхгүй байгаа зүйлсийг яагаад байхгүй байгаа юм бэ гэд хоорондоо хэрэлдээд байгаатай. Яг адилхан. Яагаад ингэсэнгүй? Эсвэл яагаад тэгсэнгүй гэж. Энэ нь таны хувьд зөв, энэ түүний хувьд буруу байж болно. Ийм учраас та их зөрчил гарч байгаа. Байлга гэж шаардаад байх биш. Харин өөр зүйлсээ хүндэтгээд ижил зүйлстэй нэг талархаа сурч байгаа. Хамгийн энгийнээр та хэлээ. Дахиад нэг хэлж. Уучлаад хэл. Битгий шаард. Comedian болон мэдээж алямар зүгээр авах түмнийг нэлж байгаа. Comedian Sava! Эдо 50 грамм виски өгч. Муста. Миний өчигдөр орох гэдэг ямар ширээ дүрийн юм гэсэн. Аль нэг чинь яа, орохаар нэ. Орон ажилласан дээр. За тэгээд тэгээд тусрал миний хажууд бол бүр юм бурхан тэнгэр байхгүй. Би бол юм өчүүхэн амтэн тий. Яг миний бүх жоокуудыг эхнэрээр дамжиж гардаг. Яг эхнэрдээ ингэ шалгуулна эхлээд за энэ яаж юм гэдэг ингэ. Энэ яаж юм гэдэг. Манай эхнэр ингэ би бүр наа хажууд нь бүр ингээд тэгээд эхнэр нэг жоох хялам хийсэн жоокер энд алдаг байхгүй тий. Бүрт ингэдэг байхгүй хараа. Тэгсэн чинь нөгөө залуу гарч ирээ тэгдэг. Гэж ихнэр за наатгаал ярьж онгоонд орудаас одоо мэн. Тэгээд одоо тэрний нэр зөнгоонд орж ин тэгээд би бас энийг юу гэж хараад байгаа маа. Энэ боловсролын ялгаанаас гадна энэ хүмүүжлийн ялгаа гэд тэ. Энэ хүмүүжил бас амар их чухал байгаад идэх юм байна гэж би бас ингэж харсан л да. Одоо би бол жишээлбэл ийм амар хуучин шиг юм хүмүүжлтэй хүн байсан баггүй тий. Одоо айлын гэрийн эзэн бол бурхан буддаа шиг тэн дээрээ суугаад баг амруугаа хоол хийлгүүлээл тий. Ингээл баг тэр дээр нь суух ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой гэж. Манай ихнэр болохоор бас нэг тийм шарилцаа хүсээд идэх ч юм уу тий. Нэг иймэрхүү байдал бий болж гисэн тий. За тэгээд за би та нараас нэг юм асуу заяа. Хэрвээ ихнэр та нар ингээд ажиллаад тараад нэг жоохон ядралттай ороод ирсэн чинь гэр орон чинь нэг жоохон замбраагүй тэгээд ингээд ихнэр чи хоол унд байхгүй байсан бол хэрвээ та нар яг яах вэ? Уурлал энэ зэ.
Уурч тэрэгтэй энэ яс яг үлдээчихэд магадгүй нөхөр шүү те. Уурч л болдгүй шүү те. Тэр үед бол би байсан бол шууд өөрийг нь идэх байсан. Яа, цаад чи өглөө босоод амар гой өглөөний цай мэдээ чамаар уур гэж үсгэн харна шүү дээ. Бот те. Үсгч ямар гоё юм бэ те. Энэ дандаа л аз жаргалтай хүмүүс цугласан байна те. Ямар гоё юм бэ та. Ер нь бол гэр бүлээ ингээд гоё авч явах гал хичээж ин найзан те. Тэгээ бид хоёр чинь бас ингээд дундаа бас нэг салаад амьдсан. Тэгэл ингээд одоо бодонгууд ингээд яг гэр бүлийн асуудал юм болонгууд ингээд миний зүүн гарт ус, баруун гарт тос өгдөг байсан юм бэлээ. Тэгээд усын насах байтал шууд ингээд тосыг насгачдаг байсан юм бэлээ. Тэгэл юу болох нь ойлгомжтой те. Нэг тиймэрхүү нөхцөлтэй. Дараа нь миний гарт яг энэ зүүн гарт ус байсан юм байна гэдэг ингээд хожим сүүл ингээд одоо ойлгож байгаа юм яаж байгаа те. Одоо жишээлбэл нөгөө нэг гэр бүлийн тэгээ заавал тэрнийг эн чи хийх ёстой би хийх ёстой гэхээсээ илүү бид хоёр зүгээр л хоорондоо ярилцсан байхгүй юу? Яавал энийг амраар шийдэх вэ гэж. Амраар шийдэнгүүт ер нь бол эхнэрийн 2 цаг хийх ёстой байсан гэрийн ажлыг нь хамтдаа ингээд газ 40 минутын дотор дуржигнуулаад ингээд хийгээд дуусгаж байгаа байхгүй юу? Тэгээ үлдсэн цаг 27 минутыг нь гоё кино үзээд хоорондоо тэрвэрлдээ твтчихин. Үлдсэн 3 минутанд нь тэгээд үлэн борооны ажиллаа хийдэг те. Тэгээд баярлалаа бүгдэнд нь манайхан гоё хасаад байрлал бүгдэнд нь аз жаргал хүсье те. Аз жаргал хүсье. Уучлаг хүмүүсээ бүгдөө гоё сайхан хайртай уучих болтугай гэж өрөө манайхан баярлалаа. Хайр бүгдийг дийдэн шүү. Хайр бүгдийг дийдэн шүү. Баярлалаа. Хойлон тоглоё. За нэг За тэнд утсан. Чик. Одоо минь хөө яасан би одоо би чамд хэлээ штэ би чам цаана очиод тогложээ аав нь одоохон хүмүүстэй байна гэж хэлсэн штэ тийм биз дээ минь цаана очиод ирчихсэн Одоо таны ажил чинь дуус болж гин үү? За тодоо би чамд хэлээд байна штэ. Чи цаана очиж тоглож л та. Аав нийт хүмүүстэй байна, ажилтай байна. Ойлгож байна уу? За тэгээд үуч. За сүлж. Гац. Одоо за сүлж өгсөн. За тавьсан. Тодоо яах гэдэг юм бэ чи? Ха? Таны уур тоглоом хоёр хэзээ дуусах юм? Би зүгээр л тантай хамт тоглох гэсэн шүү дээ. Бидний харин найтайгаа хоолтой газар шүү. Тийм ээ. Хаяа доссохоо бидний хоолнд орох сайхан байдаг. Нэрээ тантай Австрали ярилцаж суухгүй иймэрхүү газар яриа суусч би барихгүй бүр сайхан ярилцаад сэтгэл онгорчлаа. Би яриа сайхан хоол идчих авлаа. Харин таргал чинь тэгээд бас өлегтэй идсэнгүй шүү дээ. Тантай уулзсноос хойш санаа өдрийн харилцаа нэлээд хөгжлөө. Танд маш их баярлалаа гэж хэлнэ. Манай салбарынхны хавьяа сонсохыг хүсдэг байх шүү дээ. Тэгээд үйлчлэгчид амьдралнаа шижээн гэвэл бид нэр баярлалаа. Хөдлөх баялаа. Тийм. Юу асуу гэж бодож байсан. За. Эхнэрийг эсвэл хүүхдтэйгээ төвчхийн аргагүй байдалд оруулдаг хорц зуршил юу байгаа юу? Хорц зуршил.
За юу вэ? Хэрвээ байдаг бол нэг бол хорт зуршил чинь амьдралыг чинь үгүй хийн. Нэг бол та өөрөө хорт зуршлаа үгүй хийн. Энэ хүн болгонд яг ижлэх юм хоёр сонголтоо. Гэтэ би зөвлөгөө олж хэлээгүй шүү дээ. Зөв хэлээгүй ус. За. Ажлуугаар. За. Та шууд одоо офс руу гарах. Тэгээ. Энэ хараа. Солонгос амар гоё арсны ком гарсан байна. Би. Тэгээ манай найз бүгдээрээ ярьж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь штэ жишээлх юм бол бүр ингээд далайн давстай тэгээ арсан дээр амар гүн чигшил өгөөд энэ арсыг чангалж хүчлээ арилгадаг. Аа чи зүгээр сурчлага биш үү? Үгүй хараа энэ яг сурчилж байгаа хүмүүс нь өөрөө яг хэрэглээд байгаа байхгүй юу? Би чамныг зураг үзэл ядах. Энийг артаа энэ 3 хоногийн өмнөх энэ 3 хоногийн дараах тэгээ арьс нь ингэж өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Нүгс өөнд бүр ингэ байх. Наад чинь наа бүтээгдэхүүн чинь байгаа юм шүү. Байны өрөөнд үүдэлтэй л адилхан харагдаад. Биш. Хараа. Байны өрөөнд байгаа чинь зүгээр арьс нь ингэ чийшил өгж байгаа байхгүй юу? Өөр юм уу? Өөр. Одоо чи ингэ 30 гарахлаар ингэ энд ингэ үрчлээ гараад байгаа зү. Яг тэрэн шиг хүмүүс мэдхгүй ч гэсэн ингэ харийнх нь ингэ ойртоод ингэ харах юм бол жоохон ингэ үрчлээ байгаад эн чинь байны өрөөнд чи зүгээр л ингээл чийшүүлж байгаа өдөр тутмын энэ болохоор яг энэ үрчлэгийг нь бүр арилгаад арьсан нь гүн орж өгж байгаа байхгүй юу? За одоо цайгаа халуун дээр очих. За. Би сая бодлоо л доо. Энэ читэй би биндээ цаг их муу гаргадаг юм байна. Одоо хоёлаа би биндээ жоохон цаг гаргаад хоорондоо жоохон ярилцах хэрэгтэй. Ярилцах чинь хамгийн чухал юм байна шүү дээ. Энэ хараа. Амар өөрчлөгдсөн байгаа зү. Тийм. Наранбаатартай уулзснаас хойш нэг тийм сэтгэл түйсний харч чулууг аваа хийсэн юм шиг мэдрэмж төрөд байгаа. Нэг сайхан өнгөрөөл чам тэгж гэнэ. Тийм тийм. Вау, тань цангас чимсдэг гэж байгаа байхгүй юу? Хоёулаа хүүхдийнхээ хажууд аяг их муудалцдаг байж. Одоо хүмүүс маань шилжилтийн насан дээр явах учраас хамаагүй бас хажууд нь муудалцаж болохгүй юм байна. За та хоёулаа муудалцлаа. Би биенийхэн дээр гарах гал. Тэгэл сүүлд нэг нь тэгэл гомдоо л хоцордсон шүү дээ. Одоо хоёулаа дахиж муудалцаж авах гэж байна. Аха. Юу хараа. Хойлонгийнх нь нэг сарын санхүү юм байгаа лээ. Харин болгодсон шүү дээ. Болгон за. Чи надад хайртай. Яагаад? Би ингээл чамтай чин сэтгэлээсээ ярилцах гал. Наа нэг зөндөр юм яриад байгаа чи тоохгүй. Хаашлаа штэ. Чи надад хайртай. Ахмад тэгээд Наа. яг өнөөдөр авъя штэ. За. 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 Сэшүү.
Хүн болгон аз жаргалтай гэрэлтэй хүсдэг. Гэхдээ яг танаа гэр бүл шиг энд ирж чаддгүй болов уу? Тэгэхээр тууштай байгаад нь Сарнаа маш их баяртай байгаа. Тэгээ хоёлаа өнөөдрийн зөвлөгөө оръё. За, өнөөдрийн зөвлөгөө бол энэ өрөөнөөс гараад шууд хэрэгжүүлж болох зүйлсийн талаар хоёлаа ярилцсан. Тэр нь гэрлэлтээс эрэгтэй хүн юу хүсдэг вэ гэж. Би эхний уулзалт дээр хэлжсэн. Тэр аз жаргалтай гэдэг тэр гэр бүл хязгаарч санамсаргүй би болдоггүй. Эхний нөхөр хоёр харилцсан бие биенийхээ хүсэж байгаа зүйлсийг өгч чадж одоо тэнд эрүүл харилцаатай тэр сайхан гэр бүл бий болох боломжтой. Тэгэхээр хамгийн ихнийх нь эрчүүд бид нар гэрэлтээс юу хүсдэг гэж Сарна хамгийн ихнийх бол хүндэтгэл. Хүндэлдэг шин. Сайн байна. За тэгвэл яг яаж хүндэлдэг вэ гэдгээ бас миний яриаг давхар сонсоод яваарай. Энд орж ирж байгаа бүх эрчүүд маань надад нэг зүйлийг хамгийн ихэнд хэлдэг. Тэр бол хүндэтгэл. Би эхнээс хамгийн ихээр хүсдэг зүйл бол хүндэтгэл гэж. Харин би асуу. Хитрхи ерөнхий байна. Хүндэтгэл гэж яг юу юм надад тодорхой хэлээд өгөөч гэж. Энийг хоолой дээрээ. За. Жаарах нь хоол шүмнийх үү? Хоёлаа хоолныхын дэжиг авдаг байхгүй юу? Энэ л хүмүүний хоол. Хараа. Ямар гоё хамттай байлаа. Би нэ баярлаа. Хоол нь өрлөө. За. Иш. Тэнд нэг угаагүйсэн цагаан хувцсуудыг угаалгын машинд хийчихлээ шүү дээ. Яагаад? Энэ 2 цагийн дараа л дууссан юм шиг. Харин яг өөрөө угаах гэж хэлсэн шүү дээ. Одоо миний хайр дахиж юм битгий угааж заяа. Хоолой. За. Оо, сайхан баяртай цай байна шүү дээ, тий? Чи нэтэртэй бол. Чи хөглөө хэдий зэрэгсэн? 6. Харин тэгээд чам зориулаад яг өөрөө сэтгэлээ гаргаад гараараач гэсэн шүү. Дэлгүүрээ маш биш энэ удаа. Нэрээ юу? Нэрээ. За амсаадах юм. Ямар момдог юм бэ? Өглөө 6-д босоод тий? За. Цацна. Цац. Тэгээ. За минийхөө юу хуцаа автобус. Аль яа. Гол нааштай сууж. Атаха. Чи юу гэсэн цүгэндээ бүх хичээлүүдээ хийсэн? Хийсэн. За сайн. За битээ. Миний хар өдөр энэ тийм хоол хамаагүй битгий. Харин чамд өдрийн хоол гэж бэлдээ болчихжээ за. Халаагаал. Энэ хөлжлээс авцраа. Юу татаа. Энэ аав хөрөнс зүг. Миний ардын цэнхэр цэнцэн айгүй гоё харагддаг шүү. Өдөр ядраа. Оо. Татаа миний аавын зүгт газар тавьдгүй юм. За. Өдөр гоё юм гэлээ. Тэрний цаа. Ирчүүдийн маань хэлдэг үг. Найс нөхөд, ажлын хамт олон, үр хүүхдийн минь дэргэд эхнэр маань надтай хүндэтгэлтэй харьцаасаа гэж би хүсдэг. Онцгой үр хүүхдүүдийн минь дэргэд. Учир нь үр хүүхдүүдийн минь дэргэд эхнэр маань надтай үл хүндэтгэлтэй харьцах юм бол хүүхдүүд минь өсөж том болоод намайг хүндлэхгүй штэ гэж хэлдэг. Нөгөө талаараа би бүх газар хүндлэгддэг. Харин зөвхөн гэртээ байхдаа л би хүндлэгддэг. Би тэнд байхыг хүсдэггүй гэж ирчүүд хэлдэг. Харин эсрэг нь бүсгүүчүүд юу гэж хэлдэг гэж? Гэхдээ сэтгэл зүйч байна. Манай нөхөр хүндлүүчтэй зүйл хийхгүй байгаа юм чи би яаж хүндлэх юм бэ? Харин тий. Хардаа.
таны нөхөр томлөжтэй зүйл заавал байдаг. Ийм учраас та нэгэн гэр бүл ус. Хоёулаа хамтдаа цаг хугацааг ухраа. Энэ хартаа миний хүн Монгол улсын газрын зургийг энд дагаж. Тэгээ дэлхийн газрын нутгуудтай харьцуулах бол маань Монгол улс том байгаа шүү дээ. Тий. Тод харагдаж байгаа. Одоо ингээд энэ орнуудын энд байгаа бүх орнуудын ингээд газрынх нь хэмжээгээр авах юм бол манай Монгол улс ч дээрээс 18 дурдаг байхгүй. Ийм том газар нутагт бид нар амьдардаг байна шүү дээ. Тийм байна. Одоо би чанд бүр гой сони юм хэлж. Одоо энэ манай Монголын хамгийн хойд хэсэг байгаа шүү дээ. Энэ Монгол шарын даваа гэж үүдэг. Энэ хойд хэсэг энэ дэлхийн өргөрийнхээ энэ зураас байгаа шүү дээ. Одоо ийшээ ингээд зураасаар ингээд явах юм бол аль оронтой нийлж. Германтай нийлж байгааз. За ийшээ ингээд явах юм бол Европ твээс Герман. Ийшээ явах юм бол юу вэ? Америк твээс Канадтай ингээд нийлж байгаа зү. За тэгвэл хоёул хамгийн урдлын энэ хэсэг нь. Одоо ийшээ ингээд өргөрийнхээ хэмжээгээр явахаар за Европ твээс хаана Италитай. За ийшээ Америк төв рүү явлаа. Ийшээ Америк төв Чикаго хоттой. Ингэж нэг юм шулуун зураас дээр байдаг байна шүү. Тийм байна шүү. Сонирм байна уу? Сонирм. Энэ сонирм. За өөр чинь энэ дээр ямар орд байдаг. Ямар мундаг. Миний үчи ийм мундаг автай байхгүй. Хамгийн анхны болцож исэн тэр мөчөөс сандаа. Хамгийн анхны тэмрэлт, хамгийн анхны үнсэлт, хамгийн анхны гэсэн бүх зүйлс та хоёрын уулзалт болгон та хоёрыг догтлуулж баярлуулж ирсэн. Харин одоо нэг гэр бүл болоод 11 жил боллоо. Дээгнийхээ хамгийн сайн, хамгийн муу тал бүгдийг мэдээд авцсан. Хизээ хүн хүндэтгэл өгч чадхаа болдгоо гэхээр бүх сөрөг зүйлтэй төвлөрөх үед. Харин хизээ хүндэлж чадахгүй гэхээр сайшаалтай байгаа зүйлтэй төвлөрч чадах үед та хүндэлж чадна. Тэр энэ ч манай эхнэрийн зураг байгаа харж байгаа. Эхнэр маань хүндэлж чаддагт нь би маш их баяртай байдаг. Энэ бол манай гэрлэлтийг өнөөдрийг хүртэл эрүүл авч явж байгаа хамгийн том хүч гэж би итгэдэг. Мэдээж асуудал манай гэр бүл байгаа. Гэхдээ бид хоёр биеиндээ хүсэж байгаа зүйлсийн тултал нь биш. Өөрийнхөө чадах хэмжээнд өгөхийг оролдож байгаа. Дэндүүмаа тулгаа. Чи болилдоо энэ байгаа байшин энэ орон сууцаа харалтаа арай заваа юм аа. Энэ дүү чиний ингээл хэртэй хувцнууд хаасаагүй хөглөрч байгаа юм. Энэ одоо арайч тий. Йоо, энэ одоо бас юу вэ? Оймс маймсаа ширээн дээр тавьцаа. Энэ хавтаа чи ийм заваа сууд юм уу? Нэг 24 цаг ажиллаад ирж байгаа чинь бүр ингээ хамаг юм оймс фандашн бараг ширээн дээр ингээ байж ах юм. Заваарсан энэ миний хараачдаг баг ингээд тогийн савн чихээр болсон байж тээ. Ийм амар сэтгэлгүй. Нэг чи яг намайг ингээд гэр орноо цэвэрлэх ёстой нэг зарц шиг боддог бах тий. Ер нь би одоо чиний яг хөслөөд авсан гэрийн үйлчлэгч үү? Бүх юмыг ижлэхэл хийх гэсэн хийгээд ажиллаад ирж байгаа үсттэй. Ижлэхэл мөнгө төгрөгөө олж байгаа үсттэй. Тэгтэл гар чи ижлэхэл хийх гартаа өгдөг хүн муу юм байгаа үсттэй. Нэг муухай сэтгэлгүй байж болохгүй шүү дээ бас. Одоо энэ хүүхд чинь чиглэсэн ингээд аав гэдэг юм чи би чиглэсэн тэгж болно гэж чамайг л уурай штэ өөр яах юм. Ийм заваан замраагүй хүн чамтай юм яриад штэ юм яриач. Ямар амар бэлэр. Хоо. Юм хэлээч. Минийг зөвлөж болохгүй юу? За миний буруу. Би ч ихнээс ярьж байна. Миний буруу. Чи ямар нэгэн буруу юм уу? Үгүй. Тэгээд сэн маадах юм. Зүгээр. Ийшээ тавьчихсан. Өөрөө маахгүй юу? Юу. За соёлоо. Энэ залах уу, заваа. Энэ залууг яаж шийдэх вэ?
тоглоог шүү дээ. Би тоглоог. Миний ураалтаа тэгээд. Тоглоог. Хоёлын залуу шийтгэл та заваа байдаг. Амьсаа баатгүй. Ширээн дээр үргэлж амьсаа тавьдаг энэ залуу шийтгэл байдаг. Хамтаа нэлж байгаа. Гэрээ зэвэрч штэ. Тийм ээ. Би чам туслах гал штэ. Эхлээ хоёлын залуу шийтгэж. За. Ёо. Тэр орноо. Тэр орноо зүрхтэй тийм гацгаалan юм бол өө. Энэ залуу шийдэнтэй. Ууя таваа гэсэн үү? За хотыг асууж яана. Чи аа нөрөө. Аагүй болч. Зүйтэй. Тэгэхээр хэдийгээр бид нэр ялгаатай боловч бие бинийгаа нөхөх хэрэгцээ гэрэлтэнд бий. Ийм учраас аль болохоор их нэрийг ойлгож сонсохыг хичээгээрэй. Нөгөө талаасаа зөвхөн чихээрээ биш. Бие сэтгэлийн хилэмжийг бас ойлгохыг оролдоорой гэдгийг би танд хэлхийг хүссэн. Бүсгүйчүүд эсвэл бүр онцгойлж ярэ. Сарна танаас хүсдэг хоёр дахь чин хүсэл юу гэж халамж. Дуртай кино нь. Чиний хамгийн дуртай кино гарч явах үед танай ихнэр гаднаас ороод ирлээ. Их ядруухан. Үргэлжлүүлээд киногоо үзэх үү? Эсвэл төр зогсоод ихнэр лүү яваад очих уу? Харин миний дараачийн асуулт юу гэж? Та хизээ хамгийн сүүл их нэртэй хайртай гэж хэлсэн бэ гэж. Дараач шиг би үйлчлүүлэгчдээс зөвшөөрөл аваад ярьж байгааг онцгойлж хэлмээр энэ тулгаа хос орж ирсэн. Эхнэр салыг салмаараа салгаадаг дуусаа гэж ер нь агуулгатай орж ирсэн. Та л одоо бит хоёрыг нэг эвтэй найртайгаар шиг салгаад байл. Салмаар. Хаяа. Дарин чулуунаа. Юу салгамлах юу яриад байгаа юм бэ? Хм? Үгүй сэтгэл зүйч дээрх ямар ч шаардлага байхгүй гэж би чамд хэлээ үсттэй. Чи гэртээ гэр орондоо хотод таагарч тоон дотор гэж хоёулаа хооронд дээр зохицуулж асуулж штэ энэ. Заавал нэг энд ирэх ямар хэрэгтэй байгаа. За дүүмэн ингээд өнгөч. Эрийн минь бол элжиг бүжрэл гэдэг үгтэй юм шүү мэдв. Битэрийн амьдрал битэрийн амьдрал. Чиний амьдрал чиний амьдрал байдаг. За битээр саллаа гэж бодъё. Ах нь 3 охинтой. 2 охин маань тусдаа гарцсан. Хэрэв битээрээ саллах юм бол тэр хэд хөргөчүүд 2 охиныг нь дээрлэгч дормжлаад өнөөл яах юм? Тэгээ битээрээ салхад 8 ах トゥ хамаатан садгууд юу гэх юм? Чи хүний амьдрал битээ оролц мэдв. Та хизээ ингэж ярьдаг болчихваа бямдорж байгаа. За би мооч бас эр хугархаа шүү дарин жулам. За. Ялц хүсэлгүй байгааг би таныг ойлгож байна. Гэхдээ нэгэнт ирсэн учраас бүгд тэр үр дүн гаргах хэрэгтэй. Тэгэхээр би энийгээ хүндлээд тасдахгүй яриагаа үргэлжлүүлээрэй. Би илхүүгээ хааж хэлнэ. За чи илхүүл хэлээдэг. За чи өвтөө салчи. Хамаагүй тэр сал царныг энэ орон тараг. Энэ ах トゥ хамаатан сад. Чиний муу ганц ээж. Миний муу хөдөө байгаа би энэ муу аав. Эдгээр тэн юу гэж чи хэлэх юм уу? Би хэлэх юм уу? Чи хэл. Үгүй. Чи хэлдэг үгтэйг эвдтэй. Миний дүү дуугаа заа юу? Чи юу ч мэдэхгүй. Чи битэрийн амьдралыг юу ч мэдэхгүй мэдв. Тэгээ битэрийн амьдралыг битээ ор мэдв. Бямдорж байгаа. Та өөрөө дуугаа бай за. Энэ хүн чинь мэрэгчлийг хүн мэдхээр барах уу? Юугаа мэддгийг? Мэдхгүй яадгийн. Чи харин мэрэгчлийг үний дэргээ зүг хажууд дуугаа сууж. Ихнэрээ чарлахаа мэдхгүй хөвчөө зүгээр яршиг гол юм. За, гурлаа сайхан тайвширч байгаа яриагаа үргэлжлүүлээ дөхөө. Сайхан үнзэг юмсаа авчих. За, нэмэх зүйл байна танд. Сэтгэл зүйч. Манай энэ үгүй
хүн хайрладаггүй байхгүй юу? Хязгаарч хайрлаж байгаагүй. Ихнэрийнхээ махыг идэж гизээ хэлж хэвдгээс өөр юу ч мэдгүй ийм хүнээс би хайрна гэхэд би зөвхөрч байна. Би дэлгүүрт ажилладаг. Өдөржингөө ажиллаж байгаад хүрээд ирнэ. Би ч гэсэн ядарч штэ. Би амарч болно үстэй. Тэр чинь намайг толгой төрөхгүй загнадаг. Ийм хүнтэй. Чод юу яриад байгаа юм? Амьдрах юм бэ? Чи юу яриад байгаа юм бэ? Дарин чулууна. Энд ямар хамаатай юм чинь? За эхнийх хайрыг дуусгаарай. Чи ч гэсэндээ. Чи их хүн байж. Тэр хүүхдүүдээ хэдэн зэнэрийг харж тоогож асарч чаддгүй л үстэй чи. Би тоглодгоо. Би тоглох үед тоглож ирсэн. Одоо ээж аав нь байж би харж яах юм? Тэрч би хитэн төгрөг болохгүй шүү дээ. Энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хэн олох юм? Би л олж чинь. Би шар магдагаа хатж чинь. Гэтэ би чи хэлдэ. Би энэ амьдрал чинь тус нэмэр болдгүй юу? Би юу ч хийдгүй юу? Би тэгж хэлээгүй байна. Манай том охин дунд охин маань төсөх курс байхгүй юу? Бага охин маань 1-р курс. Чи хоёрын хоёр хүүхдийн төлбөрийг олно гэдгийг чи мэдэж байна уу? Би мэдэж байна. Миний дотор юу бодож байгааг чи ямар надаас асуух шүү. Чи өөрөө ямар надтай ярьдаг биш. Өндөө хэлэхэд би энэ гэрийн бүх мөнгө төгрөг идэж уух тэгээ байрны хөл сургалтын төлбөр бүгдийг би олдог байхгүй юу? Бүгд миний толгоон дээр. Манай хүний цалин нэг жаахан юм байдаг. Амч хамарч тэгэл дуусчдаг. Өндөө би энэ гэр бүлийг эдийн засгийг зогсуулахад би ганцаараа би махаа идэж байна. Би шантарч байна. Би чи хүн бицтэй. Би хэцүү байна. За дарин чулуунаа. Чи арай л хэтрээд байгаа юм шүү аа. Чи бүр ингэж ярих байсан юм уу? Тэгээ би юу яач? Би яач энэ гэрт? Би одоо хийж болж байна аа? Би 20 гаруй жилийн улсад хөдөлмөрлөхдөө дарин чулуунаа. Би амьдралын төлөө яваагүй юу? Тэгэд насаараа айлсан чи. Хин бодчихдаг. Гомдмор. Би бага. Та сайхан тавьширч байгаа. Тэгээд миний нүдлөө хартаа та. Би танаас нэг асуулт асууя. За. Та хизээ ер нь хамгийн сүүлд өөрийн гэргийн нүдлөө харж хагаад ханаа би чамтай хайртай шүү гэж хэлсэн байна. Яг үнэ. Чи надад хамгийн сүүлд би чамд хайртай гэж хэлсэн хэлсэн. Хэлжсэн. Би залуудаа бол зөндөө хэлжсэн. Тийм үү? Чи хэлд. Гэтэ хэлж ярахаас илүү одоо үйлдэлээр харуулахыг хичээдэг гэх үү. Тэ. Яг ханаа ядарсан үед би бас нэг гар шөл, сарамжтай шөл, жоон цагаангаа хаяад энэ төр хийгээд өчтдөг. Миний хайшиг бэл босгодэрдэг. Тэгвэл чинь хэлэхгүй ч гэсэн хайр мөн үстэй. Таны ярнаас нэг юм ойлгосон. 20 гаруй жилийн байгууллага та ажилласан зөв үү? 23 жил ажилласан. Таны ажлын газрын даргын нэрийг хэн гэдэг юм бэ? Дорж Тавг. Дорж Тавг. За. Дорж Тавггүй танд нэг жилдээ нэг ганц 2 удаа сарамжтай харшил хийгээд ирдэг. А гэхдээ хизээч таныг сайн ажиллалаа гэж хэлж байгаагүй. Байвал
Танд ямар хөө сэтгэл, ямар хөө мэдрэмж төрөх вэ? Дараа одоо надад юу гэж шүлмэл хийж өгөх вэ? Би ойлгохгүй байна. Миний асуусан асуулт. Таны ажлын газрын дарга таныг нэг ч удаа сайн ажиллаа гэж хэлж байгаагүй. Эсвэл нэг ч удаа танд талархаж байгаагүй бол таны дургу өрхөө гэж би асуухыг оролдож байгаа. Өрлөө яах вэ чи? Тэгвэл таны эхнэр гэрлэлтээсээ гарах гэж байгааг ойлгож чадах юм танд байна. Таны даргаасаа хүсэж исэн анхаарлыг, эсвэл даргаасаа хүсэж исэн талархлыг, магтаалыг сайн сайхан үгсийг таны эхнээс ч тань сонсож байгаа гэдгийг. Таны даргын та даргаасаа хүсэж исэн тэр сайн сайхан үгсийг, эсвэл магтаалыг, урмын үгсийг таны дарга танд өгөөг болмоос та ажилласаа гарахыг хүсэж байгаа. Яг үүнтэй адилхан таны эхнэр ч гэсэн гэрлэлтээс хайр, халамж, анхаарлыг тань хүсэж байгаа. Тэр явж байгаа. Хаана байгаа нэр хүнд чухал гэж хүүгийнхаа Сарнагийнхаа зүрх сэтгэл дотор байгаа таны нэр хүнд энэ хамгийн чухал. Хайртайг өгнөөсөө битээ харамж байгаарай. Ана. Тэгэж бид хоёртой хамт явна сте.
Та бид хоёр дээр ирэхдээ энийг заавал авчираарай. Битгий мартаарай. Хөр өгснээр л айлах. Үнэрснээс уламжлан ирсэн үлзий тэгшэрөлөөр өрх үсгэж байгаа улам сайд мөн хоёрын тулга очир пүрвийн сарнаа нарын гэрлэлтийг ёслох ажиллагаа нэгдлээ. Гал голомтон бадрааж төрд түшгээ нэмж байгаа залуухасаа Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу та хоёрын гэрлэлтийг аль биесээр ёслолоо. Энэ өдрөөс эхлэн та хоёр нөхөр эхнэр боллоо. Байна. Гойг ажил дээр байна уу? Гойх гарцсан юм уу яах вэ? Би хүлээч. Зүгээр. Окей. Санаа зовлт хүрээ тэр. За. Яасан бэ тулгаа? Хэлэх юу? Ямар хэцүү байдаг юм бэ? Зарна намайг хуурсан байна. Зарна. Ажлынхан залууд. Амьдралаа бүгдийг битсэн байна. Тэр над руу хизээч ингэж бичдэггүй шнэ. Би яах ёстой бэ? Тулгаа. Яг надад хэлж болоогүй юм. Тулгаа. Он сарын харсан уу? Бид гурвын уулзалтаас хамаагүй өмнөх чат биш үү? Чи эхнэрээс сонсоо цаг гаргахгүй бол яг энэ мэтчлэн эхнэрээс сонсохыг хүсэх залууч зөндөө гарч ирнэ. Яг энэ зүйл Сарнагийн хүсэж исэн зүйл чамаас анхаарлаа авч.
одоо яа гэж бодож байна? Одоо сална. Юу? Үгүй. Сарнагаас би сална. Толгойс. Энэ салах шалтгаан биш. Сэтгэл хөдлөлтөөр тулгуурлаад шийдвэр гаргаж болохгүй шүү дээ тулгаан. Чи юу яриад байгаа юм? Юм сэтгэл хөдлөл. Энэ хангалттай байгаа үстэй. Тулгаан. Салах шиг амарх юм байхгүй. Нэрш. Салах шиг амарх юм байхгүй. Харин гэр бүлээ гэрлэлтэд аварч үлдэх шиг хэцүү зүйл байх. Тэг өнөөдөр ингээд буугаад өгчих юм бол өнөөдрийг хүртэл уусгасан нулимс, хайр, халамж өнөөдрийг хүртэл босгосон тэр амьдралын үнц нь хаана байгаа юм бэ Тулгаан? Нэг талд нь сарнаагаас салах шалтгаан. Нэг талд нь сарнаагаас салахгүй байх шалтгааныг бичээд үзтээ. Энэ тест үү? Тест биш. Энийг биччихвэл би арай дээрдэг. Надад итгээд бичээд үз. Уура, уцаараа гомдлоо түр хойш тавьж. Чи бичиж чадахгүй бол чи туслах зүйлсээ. Өчигдөр санаагийн эрэхтэй бичсэн зүйлс. Чи уншаад үзтээ. Тулгаагаас салахгүй байх шалтгаан. Тулгаа хүүдээ маш сайн ав. Өөр хинж орлож чадахгүй. Хүүгээ сайн хүмүүжүүлдэг. Бас намайг хардаа ямар ч санаа зовлтгүй Австрал сургасан нь би. Маш их баярлдаг. Яа. Энэ олон жилийн туршид намайг огт гомдооч байгаагүй. Миний хүмүүсээс ичиж нуудаг. Төрөлтэй язралт, суларсан арсыг тулгаа хараад чи минь үцгэлэнтэй хичэлдэг. Тиймэрхүү. Хөөх маань надад бэлгэсэн баярлаа гэв. Миний тухайн дээр үсчихсэн тэр өдрийг би хэзээж мартахгүй. Шантар цоохот араас минь дэврээд миний хайр хичээсэн шүү гэж үргэлж хэлдэг. Намайг өвчтэй байхад байнга хоол хийж өгнө. Үсийг минь самнана. Тухайн дээр үнсэн. Нүрийг маань цэвэрлж өгнө. Энэ бүх нандин сэтгэл, дурсамжийг би хэзээж мартахгүй. Хэрвээ толгой надад жаахан ч их сэтгсэн бол би улам бичих байсан. Би тэрэндээ яаж ч гомдсон. Оролсон. Хизээч салмааргүй байдаг шалтгаан. Би тэрэндээ хотоо хүртэл хайртай учраас юм.
чи хүчтэй байж, чи гэр бүлийнхээ төлөө, чи үр хүүхдийнхээ төлөө, чи хань ээжтийнхээ төлөө байхгүй тулгаа хин ч хизээч яг чам шиг нашаардаа. Хин ч хизээч яг чам шиг чиний гэр бүлийн төлөө байхгүй тулгаа. Итгэл уучлал хоёр биднээс яг нэг ижил зүйлийг хүсэж байгаа. Тэр нь хараагүй зүйлстэй итгэх. Би чамд санаад итгэхээс гэж хүсэж байна. За сайн. Ор. Суучих шиг. За, хэр өндө таяр. Минийхөө. Ой. Маш. За. Сайн байна. Сайн. Сайн үчэн үү хүмүүс. Ядарч байна уу? Энд дээш гарах гэж. Энэ дээшээч бас тийм ч амаргүй шүү. Харин тийм бай. Гэхдээ энэчнээс манай хотыг сайхан харагдах юм аа. Өвгмөн. Бид хоёр залуу байлаа. Намайг чи энэ өдөгөө үүрээд явцдаг байсан. Дараа нь ялаггүй хөтлөөд явдаг болсон. Одоо нэг халуун арц байна уу гэдэг болсон шүү дээ. Энэний хүчинд л явж байна шүү дээ хүмүүс. Хэцүү өөдөө гаргаад хүнд. Арц уу минийхөө. За баярлалаа. Нэг амьсгаагаар гарна гэж байхгүй шүү дээ. Энэ хооронд чинь бас хэд амардаг юм байхгүй. Чи анхудаа явж байгаа юм уу? Харин энэ өдөө дээшээ гарчих болов гэд халахцаа чи бас мардгүй юм биш үү? Тэгэнтэй. Олуулаа юм уу? Эсвэл хань ижил үр хүүхдээ дагуулад юм уу? Өөдөгөө гарах юм бол дорхно л очиж чинь. Ганцаараа явна гэдэг чинь газар аhiхгүй байгаа үстэй. Сарна. Чи намайг уучлсан уу? Чи надад итгэсэн үү? Сарна. Хайр. Хизээ дуустдаг юм бэ? Хайр хаана байдаг юм? Хайр хизээ эхэлдэг юм бэ?
Shogun, How I Met Your Mother, S-Line, Moving зэрэг сурвалууд болон Hollywood, Аз, Монгол шилдэг кино сурвалуудаа Sky Media-гийн бүх кино багцаа идэвхжүүлээд үзээрэй. Та Hollywood, Аз, Монгол, хүүхдийн караоке бүх кино багцуудаа SkyTel application, SkyTel цэгийн веб хуудас, цахим салбар сэс болон мессеж илгээн идэвхжүүлэх боломжтой.